皆さん、こんにちは。今日の一言日本語は、休みの日です。Өнөөдрийн Япон үг бол амралтын өдөр.今日の先生はЯргоом. Өнөөдрийн багш бол Ялгоом. 休みの日はどんなことをして過ごしていますか? Амралтын өдрүүдээр юу хийж өнгөрөөдөг вэ? За, энэ өгүүлбэрээс休みの日гэхээр амралтын өдөр гэж суудахтай. Японд болохоор Kyujitsu гэж их ашигладаг байгаа. Сүгөөсө гэхээр өнгөрөх гэж суудахтай. Тэгээ энэ бүгд нийлээд амралтын өдрүүдээр юу хийж өнгөрөөдөг вэ гэсэн орчуулга болж байна. 休みの日はドライブをしていますгэж хариулах юм бол амралтын өдрүүдээр машинаар зугаалдаг гэсэн утгатай. Түүнчлэн 休みの日はショッピングをしています. Амралтын өдрүүдээр дэлгүүр хийсдэг. 休みの日は映画を見ています. Амралтын өдрүүдээр кино үздэг. 休みの日は旅行をしています. Амралтын өдрүүдээр аялдаг гэсэн утгатай. За, энэ жишээнүүдээс харахад 休みの日は映画を見ています гэх юм бол амралтын өдрүүдээр кино үздэг гэсэн утгатай. За, 料理をするгэдэг үгийг ашиглах юм бол 休みの日は料理をしています. Амралтын өдрүүдээр хоол хийдэг гэсэн утгатай. За, бүгдээрээ дуртай зүйл бол унтах байгаа. Тэгээд 休みの日は寝ていますгэх юм бол амралтын өдрүүдээр унтдаг гэсэн утгатай. За, өнөөдрийн хичээлийг ингэж дуусгая. 今日の一言日本語は休みの日でした. ありがとうございます. Бүгдээрээ анхаарал тавьсан баярлалаа. Баяртай.